За ингээд дотоод хэргийн их сургууль гэдэг эрдмийн хэрэгөөнөөс тэргүүний эрдэмтний ажилтнаар 2 удаагаан тодорч за энэ эрхэм хүндтэй нэр төртэй шагналыг гардан авч байгаадаа баяртай байна. Ингээд одоо намайг одоо бэлтгэл офицер гэрээт судлаач гэхгүйгээр за миний хийсэн бүтээсэн бүтээлийг бодтоор үнэлж за ийм одоо өндөр дээд шагналд өргөмжилсэнд татай байна. Яг энэ нөлөөлгөөс одоо би бас юу хийлээ, юу бүтээлээ. Яагаад надад одоо энэ шагналыг өгөх болоо гэдэг би бас хэрэгцүүлэн бодлоо. Яг инженерийн хувьд бас эрдэм бүтээл төрөлийн хувьд бас ургацтай гэдэг юм уу үр дүнтэй онжлууд байлаа. За ингээ эрдэм шинжилгээний өгүүлбэрийн хувьд бүгд найрамд хятадаар тус Оросын холбооны улсад болсон эрдэм шинжилгээний хуралд оролцож бэлтгэл хэлцүүлсэн. За дотоодын олон улсын эрдэмтний хуралд 8 бэлтгэл хэлцүүллээ. За мөн одоо дэлхийн улс орнууд ба хилийн аюулгүй байдал одоо нэг сэдэв бүтээлийг одоо төрөвлөө. Энэ одоо V7 форматаар 950 одоо хуудас буюу 42 хэвлэлийн хуудас за юм боллоо. За мөн одоо бөөрнөр одоо инновацийн төслийг одоо хийсэн. За энэ ажлын гол үр дүн болохоор одоо 1939 онд алх голын дайны үед нуурт одоо живсэн 13 онгоц байгаагийн одоо хоёрын байрыг тодорхойллоо. Мөн одоо 16 онд живсэн хил хамгаалах байгууллагын мотор цав. За мөн одоо живсэн усан зогсоолын одоо байрлалууд. За мөн одоо нуурт бөөгнөрсөн одоо загсны торын байдал зэрэг одоо тодорхойлж энэ нуурыг одоо цэвэрлэх экологийн аюулгүй байдлыг хангах. За мөн одоо техник хэрэгслээ татан гаргах одоо технологийн гаргачлал. За эдгээр гадны бичгийн одоо байршлын одоо карт зурглыг одоо өгүүлдэж дараагийн байгууллагад зөвлөгөө хийх байгууллагад шилжүүлж өгсөн. За мөн одоо удирдсан одоо доктор одоо Бэмкут байна. Монгол улсын одоо хөлийн бус сурвалждах эдийн засгийн чөлөө төсвийн аюулгүй байдал хамгаалах сэдвээр доктор ажлаа хамгаалж одоо хөлийн сургуульд хөлийн албан тэнхимийн эрхлэгчээр томлон ажиллаад байгаа зэрэг бүтээлийн минь үнэлсэн болоо гэж ойлгож байгаа. Ингээ та бүгдийн над хүлээлгсэн итгэлийг, найдварыг би өөрийнхөө одоо бүтээлээр, зүтгэлээр хариулах болно. Ингээ та бүгдээ баярлалаа.